Та хэд миний бичлэгийг гэртээ үзэж гин үү, гадаа үзэж гин үү, гадуур үзэж гин үү, төгжирч байхдаа үзэж гин үү, Wi-Fi-аар үзэж гин үү, датагаар үзэж гин үү? За датагаар үзэж байгаа бол ондоо өрн телефонд шинээр бүртгүүлэх юм бол 66 ГБ хугацаанд хизээч дуустдаггүй датаг тэг төгрөгөөр авч болдог. Аппликейшнээр бас дата авах юм бол бэлэгтэй. Boombox гэдэг товчон дээр дараад өдөр болгон бэлэг эргүүлдэг юм эрх нэгддэг. Энэ дотор нь iPhone, суурин компьютер, зурагт, чих хөвч, цаг, Osmo гээд олон төрлийн ухаалаг бэлгүүд байгаа. Он тусдал дататай олон төрлийн бэлэгтэй ондоо Boombox одоо л зэнгэл. За сайн байцгаана уу? PAF-даригийн шүүх хурал албан ёсоор эхэлсэн. 5 сарын 12-нд тэгээд 1 2 3 өдөр үргэлжилж байна. Тэгээд шүүх хурал дээр болсон яг таны мэдэх ёстой, бид бүхний мэдэх ёстой хамгийн аимшигтай гэрчийн мэдүүлгүүд, тохирогчийн мэдүүлгүүдээс цуглуулж байгаад одоо ярих гэж байна. PAF-даригийн шүүх хурал болохоор нээлттэй шүүх хурал биш. Одоо нодлон болсон салтанат Кондак Бишимбаев гэдэг хэрэг болсон шүү дээ. Тэр шүүх хурал нь болохоор лайв явж исэн. Тэгээд энэ шүүх хурал бол лайв явахгүй, хаалттай явж байгаа. Тэгээд ер нь бол одоо сонин сэтгүүлийн хүмүүс тийш ороод тэгээд шүүх хурал дээр болсон зүйлүүдийг нь одоо сайт дээр байршуулаад тэгээд тэндээс нь цуглуулсан мэдээлэлүүд байгаа шүү. За Sean Diddy Combs буюу артист нэр нь Puff Daddy, P Diddy. Тэгээд би болохоор Puff Daddy гэдгээр нэрч надад тэгж ярих нь илүү тухтай байдаг. За тэрээр олон 10 жилийн турш эмэгтэйчүүдийг хүчээр бэлгийн харьцаанд оруулсан. Одоо хүний наймаа хийсэн. Мүлжих, лувирдах, ашиглах, сүрдүүлэх зэрэг үйлдэлүүдийг хийсэн хэмээн буруутгагдаад тэгээ өнгөрсөн 9-р сард баривчлагдсан. Тэгээд энэхүү 8 сарын дараа шүүх хурал нь эхэлж байна. PAF дээр дараах зүйл ангаар ингээ буруутгагдаж байгаа. Зохион байгуулалттай гэмт хэргийн хувилдан, хүч хэрэглэн, заллин, эсвэл албан шаардлагаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. Энэ нь болохоор 2 зүйл ангаар. Биеэ үнэлүүлэх зорилгоор хүн тээвэрлсэн гэдэг 2 зүйл ангаар одоо шийтгүүлэх гэж байгаа гэх юм уу? Яг зөв хэллэгээр нь юу гэж хэлт юм болов? Энэ шүүх хуралд хохирогч гих 4 хүн байгаа бөгөөд одоо мэдүүлэг өгнө гэсэн үг шүүх хурал дээр. Тэгээд тэр 4 хохирогчийн нэг нь түүний 11 жил үерхсэн экс найз охин болох дуучин Cassie Ventura байгаа. Харин үлдсэн 3 хохирогч нь болохоор нэрээ нууцлж байгаа, царайгаа нууцлж байгаа. Тэгээд одоо хохирогч 1 2 3 гэж явнаа. За шүүх хурал өнгөрсөн нэгд өдөр буюу 5 сарын 12-нд эхэлсэн. Тэгээд 8-аас 17 хоногийн турш үргэлжлэн гэдэг ийм таамагтай байгаа. 5 сарын 5-наас ер нь бол эхэлсэн шүүх хурал нь. Тэгтээ энэ үеэр тангарахтны шүүгчийг сонгосон. Одоо яг шууд ингээд сонгогчдгүй юм байна л да, яг юм одоо сонгон шалгаруулчих юм хийд юм байна. Тэгэд нийт 12 шүүгч байх ёстой. Тэгээ орлох 6 шүүгч бас байх ёстой байна. Инхээр нийт 18 шүүгчийг сонгон шалгаруулалтаар одоо сонгоно. Одоо тангарахтны шүүгчдийг бас хасах тал дээр прокурор тал 6 удаа, өмгөөлөгч тал 10 удаа урьдчилсан эсэргүүцэл гаргах хэрэгтэй байдаг. Тэгэд энэ саналыг одоо шүүгчдийг хасахад ашигладаг юм байна. Одоо энэ тангарахтны шүүгчийн бүрэлдэхүүнд энгийн иргэд сонгогддог. Тэгээ шүүгчийн баг гэж явдаг бөгөөд сэжигтэнг, буруутай эсвэл гимгүү гэдгийг шийддэг. Тэгэд тангарахтны шүүгчд болохоор шийдвэрээ гаргахдаа ямар нэгэн хувь хүний үзэл бодол буюу subjective дүгнэлт хийлгүүгээр одоо саналаа өгөх ёстой байд юм байна. За тэгээ PAF даригийн шүүх хурал сонгогдсон 12 тангарахтны шүүгчд нь 30-аас 74 насны хүмүүс байгаа бөгөөд 8 эрэгтэй, 4 нэмэгтэй. За тэгээд энэ 12 шүүгчдийн за нэг нь шинжлэх ухаанч юм байна, нэг нь нийгмийн ажилтан байгаа юм байна. Тэгээд тэтэртэй гарсан хүмүүс бас байгаа юм байна. PAF даригийн хэрэг болохоор эрүүгийн гэмт хэрэг гэж явж байгаа учраас шүүгчдийн одоо тангарахтны шүүгчдийн санал ер нь 100% байх ёстой гэсэн. 12 улаа буруутай гэж хэлэх ёстой, эсвэл 12 улаа гэмгүү гэж хэлэх ёстой. За одоо шүүх хурлын эхний өдөр болсон зүйлсүүдээс ярив. За PAF дари шүүхийн танхим руу орохдоо ноосн цамц өмссөн байсан. Энэ нь болохоор нэг төрлийн тактик гинэ. Одоо заавал одоо хоригдлын хувцастай эсвэл заавал нэг малбны хувцастай шүүх хуралд оролцох ёстой байдаг гэсэн үг байхгүй мэн. Тэгээд ийм sweater буюу нэг юм ноосн цамц, нэг юм зөөлөн материалтай цамц өмссөн байгаа нь тангарахтны шүүгч нарыг ер нь бол ингээд би зөөлх хүн шүү гэдэг юм харагдуулах юм тактик гинэ. Тэгээд Menendez Brothers гэдэг уран сайхны бодит явдлаас сэтгүүлсэн уран сайхны киног Netflix-с гаргасан шүү дээ. Тэрэн дээр ч гэсэн тэр хоёрыг юу өмсөх ёстойг ийм өмсвөл хоёр гимгүү харагдан шил зүвх хэрэгтэй гэдэг чинь энэс ер нь нэг төрлийн тактик гэсэн үг. За тэгээ орж ирчээд ээж рүүгээ хүүхдүүд рүүгээ хараад тэгээд ингээд үнсэлт илгээсэн. Одоо ингэж үнсчээд гараараа зүрх гаргаад тэгээд одоо ээж рүүгээ хүүхдүүд рүүгээ ингэсэн. Нэм жүжигл тоглоод байгаа юм шиг байгаа миний бодлоор. Гэтэ яг хуу ингэдэг гэсэн л дээ. Одоо эн чинь сэжигтэн гэж явж байгаа шүү дээ. Сэжигтэн биш. Одоо бас яг гэмт хэрэгтэн бол биш. Гэмт хэрэгтэн гэдгийг бид нар шийдэхгүй шүүгч тэр хүний гэмт хэрэгтэн буруутай гэж хэлсний дараа хүмүүс тэр хүнийг буруутай гэмт хэрэгтэн гэж хэлэх ёстой байдаг гинэ. Тэрнээс өмнө тэр хүн болохоор зүгээр хүн хамгаалуулах хэрэгтэй, өмгөөлөх хэрэгтэй. Тийм болохоор одоо бид нар ингээл PAF дариста нэрээ юм балар малар гэдэг ах нь уг нь бол яг тэр журмаар бол болохгүй.
Гэхдээ надад одоо ингээл зүрх мөрөх гаргаад байгаа аягүй юм худлаа санагдаад байгаа байхгүй. Та нарт тэгж гин үү? За тэгээ хүүхдүүд рүүгээ ингээл тэгээ эрхийн уруугаа гоцолцуулаад зүрх мөрөх гаргасан чинь ер нь тэд нар ингээл аав руугаа инээгээл тэгэл одоо аава амжилт гэл нэг юм одоо гараараа дүр зураг үзүүлсэн гинэ. Тэгэд шүүх хурлын үеэр бас одоо нотлох баримт те одоо гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг энэ төр явж байх үед тэд нар одоо ингээд нэмэх 18 сэдвтэй эсвэл одоо нэмэх 18 дүр зураглал үзүүлж эхэлмэгц 3 охин нь шүүх хурлын танхимыг орхиж авсан. Угаасаа хүүхдэд тийм юм хараад байх ёсгүй штэ. За прокурор тал буюу ял өгөх гэж байгаа тал түүний freak off гэдэг үдэшлэг дээр болдог биеийн үнэлэлт, хүний наймаа, хүний хулгай, барьцаалалт, хүчээр мансууруулах, хүчиндэлт, зөвшөөрөлгүй бичлэг хийх, эрх мэдлээ ашиглан нууж дарагдуулах гэдэг зүйлүүдийг ярьсан байгаа. Одоо ер нь ингэдэм байх. Шүүх хурал яг албан ёсоор одоо эхлэхээс өмнө гэх юм уу. За одоо яг нөгөө гол шүүгчин за танхрахны 12 шүүгчин ингээд танилцууллаа. За тэгжсэн прокурор тал за энэ хүнийг ийм болохоор ингэж буруутгаж байгаа. Энэ хүн ингэсэн. Энд чи одоо дуучин хүн ихтэй тэр хүний цаана бас нэг өөр юм дүр зураг байгаа. Энэ хүн өөрийгөө хаан гэж бодсон. Тэрийг ашиглаад хүмүүсийг дээрлэх чинь гэдэг ч юм уу те. Ингээд нэг ёсны одоо илтгэл тавина гэсэн үг. Танхрахны шүүгч нартаа зориулж. За тэгсэн чинь нөгөө талаас өмгөөлөгч тал буюу Павтарийг одоо буруугүй тэгээ та нарын одоо над яриад байгаа энэ одоо энэ зүйлүүд байгаа шүү дээ тий. Хүмүүний наймаа хүний хүчээр биеийг үнэлүүлсэн гимт хэрэг үйлдэлсэн хувилдаа гэд одоо энэ зүйлүүдэд энэ хүн буруугүй гэдэг бас юм илтгэл тавьж байгаа. Тэгээ шүүх хурал бүр дуусны дараа бас дахиад илтгэл тавьд юм байлээ. Тэрийг би бас салтанаатын шүүх хурал дээр харсан байхгүй юу. За тэгээ тэр илтгэлийнхаа үеэр болохоор прокурор тал нөгөө саяны юмнуудыг хэлж байгаа. За тэгсэн чинь өмгөөлөгч талыг юу хэлсэн гэж Павтари бол айгүй хэцүү хүн. Энэ хэрэг бол хүчиндэлт энтрийн тухай ердөөсөө биш зүгээр л хүний бэлгийн амьдралын хэв маягийн тухай зүйл болж байгаа. Прокурор тал энэ зүйлийг буруу зүйл рүү эргүүлэх гээд байна. Өөр муухай хууль бус зүйл болгож харуулах гээд байна. Та нар энэ хүний бэлгийн амьдралыг шүүх гэж ирээгүй шүү. Эмэгтэй хүнд дуртай байна уу, эрэгтэй хүнд дуртай байна уу, ганц хүнтэй унтдаг байна уу, олон хүнтэй унтдаг байна уу, яг их нартайг л унтдаг байна уу, эсвэл их нарыг өөр хүнтэй унтж байгааг харах дуртай байна уу? Энтэр гэдэг зүйл чинь бүгдээрээ тэр хүний одоо хувийн бэлгийн амьдралын хэв маяг гинэ. Тэгээ прокурорын талаас Павтаригийн хохирогч нар гэд байгаа хүмүүсийн нэг нь түүнтэй 11 жил үерхсэн найз охин нь. Одоо X нь. Хохирогч тийм аимшигын хүнтэй 11 жил үерхэн гэж юу дээ. Энэ ердөөсөө гэмт хэргийн одоо зүйл биш. 2 тал, тэгээ одоо 2 тал, 3 тал, 4 тал ер нь тэр үйл явдалд оролцсон бүх хүмүүс сайн дураараа оролцсон гэсэн үг. Ердөөсөө хууль басан байгаагүй гэж хэлж байна. Павтари бол ууртай хэцүү аштай хүн хаяа уурлаад өөрийгөө удирдах чадхаа болдог. Өмгөөлөгч прокурор талаас та нарт нотлох баримт гэж 2016 онд Кассиг зодож байгаа бичлэгийг үзүүлнэ. Гэхдээ энэ нь гэр бүлийн хүчирхийлэл болохоос биш, хүний наймааг хүчээр биеийг нь үнэлүүлсэн гэдгийг батлах нотлох баримт биш. Энэ шүүх хурал түүний гэр бүлийн хүчирхийллийг шүүж байгаа шүүх хурал биш ээ. Энд оролцсон бүх эмэгтэйчүүд сайн дураараа энэ одоо үйл явдалд оролцсон гинэ. Ер нь бол та нар Павтарийг шүүмээр байгаа л энэ хүнийг ууртай, тэг хар тамхи хэрэгэлдэг ч юм уу те. Одоо ингээ хүн амтнд зодож нүддэг тийм хэрэгээр нь шүүлдэ гэж хэлээд байгаа юм ба штэ. Ийм хэрэгүүд дээр бол манай хүн буруутай. Гэхдээ та нарын хэлээд байгаа над бэлгийн амьдралд нь оролцсон тэр зүйлд бол манай хүн ердөөсө буруугүй гэж хэлээд байгаа юм байна. За үүний дараагаар эхний өдөр 2 гэрч мэдүүлэг өгсөн. За эхний гэрч нь болохоор Israel Flores гэдэг хүн байна. Энэ болохоор 2016 онд Cassie Ventura Pavtarid зодуулж байгаа нэг бичлэг задарсан шүү дээ. За тэр буудлын одоо хамгаалагч юм байна. Энэ гэрч мэдүүлэхдээ тэр хоёрыг өрөөлөнд оруулаад одоо ингээд хоёр тайвшраад одоо ингээд үүдэн зодтолдож болохгүй гэл тэр зодооныг салгаал өрөөлөнд оруулсан юм байна л да. Тэгсэн чинь Pavtari тэр хүнд юм бодолтой мөнгө өгөөд тэгээ одоо чимээгүй байгаарай, хүн амьтанд бити хэлээрээ, тэгээ одоо ямар нэгэн медиа, цагдаа магдаа бити дуудаарай, ямар нэгэн сонин сэтгүүлд харилцлага бити өгөөрэй гэсэн үднээс ингэж одоо хахуул өгж штэ. За тэгсэн чинь тэр Israel Flores гэдэг одоо хамгаалагч залуу ердөөс тэр мөнгийг нь аваагүй, тэр хахуулыг аваагүй. Тэгээ цагдаа дуудлага өгөх гэсэн чинь одоо юу гэдэг хохирогч нь тэгээ гомдлохгүй гэх юм бол ердөөс ямар ч юм юу байдгүй юм ба штэ. 1000 гэрч байгаад тэр хэргийг хэрэг гэж одоо хүлээж авдаггүй юм ба штэ. Cassie бол одоо гомдлохгүй би ер нь ингэ цагдаа дуудах, гомдол гаргах ямар ч бодлохгүй байна гэд тэг цагдаа дуудаг өнгөрөөсөн гэж байна. За тэгээ Israel Flores бас хэлэхдээ одоо Pavtari ийм цагаан өмстэй, цагаан халааттай байсан. Тэгээ түүний харцан айгүй юм чөтгөрлөг байсан гэж хэлсэн. За хоёр дахь гэрч нь болохоор Daniel Philip гэдэг нэртэй одоо ийм тайчигч залуу байгаа. За энэ залуу тэр хоёртой хэрхэн холбогдож байгаа вэ гэхлээр 2012 онд Daniel цалин авч Cassie-тэй унтсан гинэ. Pavtari-гаас цалин авч Cassie-тэй унтсан. Тэгж унтаж байх хооронд Pavtari тэр буланд өөрийгөө оролдоод одоо
гар хангалга хийгээд бичлэг хийгээд байж идэг байсан гинэ. За энэ хүү үйл явдал яг анх яаж эхэлсэн бэ гэхлээр 2012 онд энэ залуу болохоор ингээд одоо баарнд ингээд тайчдаг гэх юм уу да. Тэний таньдаг хүн нь за нэг ийм одоо хүн байна, ийм хувийн захиалга байна. Тэ чи очиж бүжиглэх хэрэгтэй байна гэд. Тэгээ энэ залуу анх одоо тэр байр руу очиж байхдаа ингэж бодсон гэсэн. Ганц би гой нэрийн үдэшлэг гэл байдаг штэ. Тэрнтэй адилхан нэг юм эмгтээчүүдийнх нь сүд бүсгүйн талаас тийм үдэшлэг хийж байгаа юм байна. Хамгийн сүүлийн одоо гац би өдрөө гадаадад ялангуяа Америкт ингээд тайчигч ингээд дууддаг юм нэг юм соёл гэх юм уу, тренд гэх юм тэрийг одоо юу гэх юм болоо. Тэгээ тэр залуу тэгж бодож орсон ч тэнд ганцхан эмгтээ хүн байсан гинэ. За тэгээ хаалга онгойлгосон ч Касси ингэж хэлсэн гэж байна. Хэрв чамд зүгээр гэвэл ганцхан би байна шүү. Өнөөдөр миний төрс өдөр. Тэгээ манай нөхөр миний төрс өдөрт зориулж надад бэлэг бариад чамайг дуудаж байгаамаа. Voyeurism гэдэг юмд манай нөхөр дуртай гэж хэлсэн гинэ. За voyeurism гэдэг нь юу гэсэн үг вэ гэхлээр за би буруу уншиж гэнэ зөв уншиж гэнэ гэдээ сайн мэдэхгүй байна. Энэ болохоор нэг төрлийн сэтгцийн эмгэг гэж тайлбарлаж илээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр хин нэгэн хүн одоо бэлгийн харилцаанд орж байгааг, шалталж байгааг, тайжж байгааг хараад тэндээс нь сэрэл хөдөлдөг гэх юм уу, таашаал авдаг. Тэг ялангуяа одоо эхнэрийгээ өөр хүнтэй унтж байгааг хараад ч юм уу те өөрөө оролцохгүй байж иж тэндээс нь таашаал авна гэсэн үг юм байна л да. Тэг манай нөхөр юм дуртай гэж хэлсэн байна. За тэгээд ингээд одоо босгоор ингээд авсан чинь буланд нэг залуу цагаан халааттай ийм бандана өмссөн, ийм малгай өмссөн сууж исэн гинэ. Тэгээд тухайд хин гэдгийг таниагүй. Тэсэн чинь тэр хүн ингээл юм яриад зааварчилгаа өгөөд эхэлсэн чинь шууд өө эн чин Павтари штэ гэж шууд таньсан гэсэн. Даниэл Филипп хэлэхтэй. За тэгээд энэ бүхэн болохоор 2012 онд болсон. Тэгээд энэ үед Касси 26 настай байжээ. За тэр үйл явдал нь хэрхий хэлсэн бэ гэхлээр Johnson's Baby Oil BB дээрээ түрхээд массаж хийгээд тэгээд одоо цаашаа үйл явдал өрнөсөн гэсэн үг. Тэгээд тэр бүх үйл явдлыг одоо ийм киноны найруулагчиг Павтари тэнд сууснаа одоо ингэж хөр одоо тэг гээд ингээд зааварчилангаа бичлэг хийгээд тэг өөрийгөө оролдоод байжсэн гэж байна. Тэгээд тэр зааварчилгаан дунд нь хамгийн сэжийн зүйл нь одоо Касси дээр шээ гэсэн зааварчилгаа авсан гинэ. Тэг шээсэн гэж байна. Тэгээд Даниэлээс асууж байгаа байхгүй юу? Касси Вентура одоо ямар нэгэн байдлаар масуурсан харагдсан уу гэсэн чи тийм ээ масуурсан харагдсан. Тэгээд тэр Даниэл болохоор өөрөө бас Молли гэдэг ийм хар тамхи хэрэгэлсэн. Тэгээд тэр хар тамхиг Павтари санал болгосон гинэ маа энийг хэрэглэх үгээд. За тэгээ энэ залуу болохоор тэднийд ганцхан удаа очиод л тэгээ явсан юм байхгүй. Ер нь бол нилээд очиж байсан 2012 онд 14 15 онд ч ямар ч ингэж хидэд очиж исэн байна. За тэгээ дахиад нэг очилтон дээр нь Касси ингээ компьютер дээрээ сууж исэн байна л да. Тэгсэн чинь Павтари тэндээс одоо нааширгээ орилсан юм байна. Тэгсэн чинь Касси хариуд нь би одоо энэ дээр юм хийж байна гэж хэлсэн чинь Павтари маш ихээр уурлаад түн дээр ирээд өстөж чирээд унтлагын өрөөлөө оруулаад тэгэд ингээ алгадсан юм зодж байгаа чимээ гарсан гинэ. Тэгээ тэр үед Касси болохоро намайг уучлаарай гэж уйлаад байсан гэж байна. Одоо энэ зүйлийг тэр Даниэл сонссон байна штэ. Тэгээ Павтари бас юу гэж хэлсэн бэ гэхлээр би чамайг наашир гэсэн бол чи яг одоо л над дээр ирэх ёстой дараа нь биш. Одоо чи хизээ миний үгэнд орохоо ойлцсон гэж одоо ингэж загинсан болоод байгаа байхгүй юу. Тэгээ тэр үед Даниэл бүр шоконд ороод цагдаа дуудаж чадаагүй гэсэн. Энэ эрх мэдэлтэй хүн одоо шал танихгүй хүний өмнө те ингэж одоо авирлах эрх мэдэлтэй чөлөөтэй байгаа юм чинь намайг яачих чинь бэлээ гэж бодсон гинэ. Тэгээ цагдаа дуудах юм бол ер нь намайг алчиж магадгүй гэж одоо амь насныхаа төлөө айсан гэж байна. За тэгж жагаад Даниэлийн жолооных нь өмнөхний зургийг авсан гинэ. Зүгээр л ингээд юу гэдгийг баталгаа болгож гэх юм уу юуны магад гэд авчиг гэж авсан гинэ. Тэгсэн чинь тэрнээс болж бас Даниэл айгүй айсан гэж байна. Намайг энэгээр сүрдүүлж магадгүй миний тухай мэдээлэл олох гэж магадгүй. Тэгээ одоо гэр бүл юу гэдэг. За тэгээд зодуулсны дараа одоо тийм зодон харсны дараа зодоонч гэжтэй Кассиг тэгж зодуулж байгааг харсны дараа ч гэсэн тэр Даниэл тэднийх рүү очиод байсан гэж байна. Одоо ингээ үргэлжлүүлж очиодсэн шалтгаан нь болохоор нэгдүгээрт Касситай одоо юм найзын холбоо нэг юм үүсгэсэн байсан гинэ. Одоо жоохон дотн болцсон гэх юм уу. Хоёрдугаарт тийм зүйл болж байгааг харсан болохоор ядаж ингэж ирж Кассиг ямархуу байна да гэдгийг ингэж харж одоо анхаарал тавьж гэх юм уу. Ер нь одоо хэр байгаа юм бол гэд. Тэгэд Кассиг тэгж зодуулдаг өдөр цалин авсаггүйгээ ч мэдэхгүй байх гэсэн. Тэгээ ер нь бол 5 6 7 мянган долларын цалин авдаг гэсэн гинэ. Тэгээ заримдаа бүр цалин авахгүй ч үед байдаг гэсэн гэж байна. Тэгээд Касситай бэлгийн харилцаанд орж явахдаа хизээж бэлгэвч өмсөж байгаагүй, зүүж байгаагүй. Одоо зүүхийг Павтари зөвшөөрдөггүй байсан. За эхний өдөр нэг иймэрхүү юм болсон. За хоёр дахь өдөр тэгээд эхний өдөр одоо нэг шүүх хурал мурал ингээд яг хэлж байгаа штэ албай сар 5 сарын 12-нд тэгсэн чинь Павтари Библи уншаад байж байсан. Ноосон цам зүмсцэн Библи уншаад байж байгаа.
Нэг яах гэж тэхүү. Одоо би чинь бурханд итгэдэг носон цам зүмсдэг хүн шүү дээ. Надаас юу гэж тийм муухай юм гарах вэ гэсэн тийм дүр зураг харуулахыг хүсэж байгаа юм уу? Би ч одоо тийм балиар хүн байсан бол хүүхдүүд маань ээж минь намайг ингэж хайрлахгүй штэ. Тэр би хүүхдүүд рүүгээ зүрх гаргаж чинь тэд нар өдөөс зөрүүлээ зүрх гаргаж байгаа гэж харуулах гэдэг юм шиг. Хоёр дахь өдрийн шух хурал эхлэхэд ч гэсэн тэгсэн. Ээж рүүгээ ингээл үнсэлж явуулаад ингээл зүрх мөрөх гаргаал. За хоёр дахь өдөр болохоор Puff Daddy-гийн 11 жил үргэсэн Cassie Ventura хохирогчийн мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг гэж хэлэх нь зөв үгтэй. За Cassie Ventura одоо жирэмсэн байгаа. Нөхөртэй тэгээ өнөө маргаашгүй ер нь төрөх гэж байгаа. 8 сар гарантай. Ийм хүн тэр аимшигт амьдралынхаа тухай асуугдаад хариулаад байж ингээ боддоо. Тэгээд цаа чи ингээ дундуур нь уйлж муйлаад уучлаарай жоохон завсралгаа авч идэх үү гэж хэлсэн гэж байгаа. Тэгснэ нөхөр нь тэндээ нөхөртөөгөө хамт очоод тэг нөхрийг нь одоо ингээ хүчээр гаргасан гэж байгаа. За тэдний харилцаа 2006 онд эхэлсэн. Cassie 19 дэх байсан. Тэгээ Puff Daddy-гийн Bad Boy Records-д лейблд нь харьяалагдсан юм дуучин болсон юм байна. За тэгээд 21 насныхаа төрс өдрөөр Puff Daddy түүнийг үнссэн гинэ. Тухайн үедээ Puff Daddy 38 настай байсан. Энэ хоёр 17 насны зүрхтэй. За Freak Off буюу нөгөө балиар үдшилэг нь хизээ эхэлсэн бэ гэхлээр үргэснийхаа дараагийн жилд нь эхэлсэн 22 настай байхад нь. Хамгийн анх тэр Freak Off гэдэг юмтай танилцахаас өмнө Puff Daddy нөгөө нэг өөрөө ингэж хэлсэн гинэ. За би voyeurism гэдэг юм дуртай муртай гэд. Тэгээд гол нь чи өөр хүнтэй одоо ингэж бэлгийн харилцаанд ормоор байна гэж хэлэхэд ер нь бол айгүй шоктой хүлээж авсан гэж байна. Тэгээд Cassie зөвшөөрсөн. Яагаад вэ гэхлээр Cassie тэр хүнийг аз жаргалтай байлгахыг хүссэн гинэ. Зөвшөөрчүүл айгүй баярлна гэж бодоод тэгээд зөвшөөрсөн гинэ. Тэгээ 22 наснд нь Freak Off гэдэг зүйл эхэлж байгаа гэж байна. Тэгээ эхэндээ бас шууд ингээл албатан шахтаггүй ятгадаг байсан гэж байна. Хөвгчлөлтэй байх болно, гоё явах болно, надад итэ гуйж штэ, миний төлөө please гэд ингээл. Тэгээд хизээ дуусахыг Puff Daddy шийддэг байсан гинэ. За дуусах удаа гэхгүй Puff Daddy-г дуусна гэсэн үед л бүх юм дуусдаг байсан. Тэгээд тэн дээр яг юу болохыг ч гэсэн дандаа Puff Daddy зааварчилдаг байсан гэж. Тэгээд ерөн ихэвчлэн дандаа нэг юм адилхан тийм одоо рутинтэй байдаг гэсэн гинэ. Эхлэл төгсгөл дунд одоо өрнөл мөрлөл нь адилхан гэх юм уу. За тэгээд тэр Freak Off дээр ганцхан одоо Cassie оролцохгүй байгаа штэ. Өөр олон эрэгтэй одоо тэр одоо түрүүний Daniel гэдэг шиг юм тайжигч залуу ч юм уу те эсвэл бие үнэлэгч ч юм уу ирж байгаа. Тэр болгоныг нь Puff Daddy сонгодог байсан гинэ. Cassie эхлээд олдог байсан гэж байна. Puff Daddy ол гэх тэнгууд олдог. Тэгээ олцоод энэ залуу ямар байна? Энэ залуу болж гинүү гэж Puff Daddy-д үзүүлэнгүүт Puff Daddy тэндээс нь ингээд сонгон шалгаруулж байгаа юм шиг аваад наадах чинь болно болохгүй гэд. Тэгчээд хамгийн амжигтай нь чиний олсон хүн чинь яг цагдаа биш гэдгийг сайн хараарай, судлаарай гэдэг үсэн гинэ. Тэр үед нь л Cassie Puff Daddy-гийн хийж байгаа энэ зүйл хууль бос байсан юм байна штэ. Цагдаа оролцуулж болохгүй гэдэг нь. Гэ тэр үед л ухаарсан гэж байна. Тэгээ тэр одоо ол гэсэн хүмүүс нь яг ийм царайтай, ийм өндөртэй, ийм залуу баймаар байна гэдэг яг ийм одоо моделийг сонгон шалгаруулж тийм юм хүсдэг байсан гинэ. Тэгээ тэр залуучуудаараа Cassie-д хийлэгдэг хамгийн сэжгийн зүйлүүдний нэг нь дээр нь шээлэгдэг, амруу нь шээлэгдэг байсан гэж байна. Тэгээ өөрөө босч ирээ дээр нь шээдэг байсан. Тэгээ 2 3-аараа зэрэг дээр нь шээгээд тэгээ сүулдэ ингэж хахад цацтлаа амруугаа шээлэгжсэн гинэ. За тэгээд тэр одоо үдшилтэд нь оролцож байгаа секс ажилчид бие үнэлэгчдийг Puff Daddy ингээд одоо онгоцондоо суулгаад ч юм уу те өөрөөр твүүд өөрөөр улсууд руу авч явдаг байсан. Тэрэнд нь аяллаа агентууд тусалдаг байсан гинэ. Ганцхан Puff Daddy биш. Одоо энэ тусалдаг байсан хүмүүс бүгд л өөр ингээ хамт чирэгдэх гээд байгаа. Юу гэсэн үг юм бэ? Одоо юу гэдэг юм бол би нэг юм хідэн бие үнэлэгч тийшээ очиж дагуулж яваад нэг бичлэг хэмээрээ надад тусалчаач гэдэг байсан юм бах та. Тусалчаач гэж те. Puff Daddy Cassie-г буудлын коридорт зодж байгаа бичлэгийг үзүүлээд Cassie-гаас ингэж суусан байна. Ер нь хэр их чамааг ингэж зоддог вэ гэсэн чинь тоолчж барахгүйг зоддог байсан. Өшгөлдөг байсан, үстэй чирдэг байсан, ухаалтал цогтдог байсан, унтсан байхад дээрээс дэвсэлдэг байсан, юм авч хиддэг байсан. Тэгээ хэрүүлийн шалтгаан айгүй сонирн байсан гэж байна. Puff Daddy ер нь жоох юм mood swing буюу одоо олон ааштай биш ээ. Айгүй ааш нь ингээ хурдан солигддог гинэ. Айгүй амархан уурн урдаг. 1 минут нээж байгаа л дараагийн минут дээр амар ууралцдаг ч юм уу тийм авиртай хүн байсан гинэ. Тэгээ жишээ нь уцаа авахгүй болонгууд л шууд ингээл уурлаад тэгээ байгаа газар нь очиод өөрийнхөө ажилчдыг тэгээ хамгаалагч нарыг явуулаад олуулаад зодож моддог байсан гинэ. Ингэж олон зодуулж байх үеийнхаа аль нэгэнд нь зөрүүлж ингэж одоо болооч гэдэг ч юм уу зөрүүлж ингэж зодтолддог бие хамгаалдаг тийм юм байсан уу гэсэн чинь байгаагүй гэж Cassie хэлсэн. Угаасаа ийм сэтгэл зүйн
эсвэл бие мах бодийн хүчирхийлэлд ингээ маш удаан хугацаанд эсвэл маш хэрцгийгээр өртдөг хүмүүс өөдөөс нь хэлэх чадваргүй байдаг байхгүй юу айсандаа. Хэрэлдчихвэл бүр амар зодуулна. Өөдөөс нь сарвганаад тэг ингээд гар мараараа хамгаалчвал бүр амар зодуулна гэд. Хүмүүс нэг ингээд хэдэж шít. Гэхдээ цагдаа дуудчихгүйсэн. Тэг хэрэлдэхгүй байсан. Өөдөөс нь юм уу шидэхгүй байсан. Хэлэхэд ингээ үнэхээр амархан. За тэгээд тэр 2016 оны тэр зодуулж байгаа бичлэг яг юу болсон бэ гэсэн чинь Cassie ингэж хэлж байна. Тэр буудлын өрөөнд freak off-нд болж исэн гинэ. Тэгэхээр тэнд ганцхан Cassie, Puff Daddy биш өөр нэг юм уу нэгээс дэшээ тийм одоо биеийн үнэлэгчид, тийм ажилчид, тайжигчид байсан гэсэн үг. Тэгэд Cassie тэнд одоо ажлыг нь хийж өгөө дээрээсээ шэлгүүлээл ингээл тэгсэн чин Puff Daddy гинт хүчирхийлэл хэрэглээдсэн гинэ. Одоо зүгээр нэг юм айгу sexual байдаг зүйл нь гинт ингээ айгу хэрцгий болоод эхэлсэн чинь Cassie айсандаа зүхтсан гэж байна. Өөдөөс нь хэрэлдэж чадахгүй. Тэгээ Puff Daddy-г шүршүрт орсон байх хорон зүхтсан гинэ. Хэрэлдэж чадахгүй, эсэргүүцэж чадахгүй. Би эндээс зүгээр эрүүл, аюулгүй, safe гармаар байна. Удахгүй ингээ миний том нээлт болох гэж байгаа. Одоо тэр дууны нээлт юм уу, киноны нээлт юм уу? Тэрийг бол би сайн араагүй ямар ч юм нээлт үйл ажиллагаанд оролцох гэж байгаа. Тэгээ тэрэн дээрээ би бас юм эрүүлтэй одоо бэртэл гимтлэхгүй баймаар байна. Гэ тэндээс зүхтсан гинэ. Тим үйл явдал болсон юм байна. За тэгээ freak off гэдэг үдшилэг нь ер нь хэрхэн эхэлдэг вэ гэхлээр baby oil-оор эхэлдэг. Тэгснийхээ ардаас аман сэг тэгээ тэндээс ингээ хүндрээд явдаг гэсэн гэж байна. Тэгээ гол нь нэг үйл явдлаас нөгөө үйл явдал руу шилжих үйл явц нь айгу удаан байдаг гэсэн гинэ. Тэгээ Cassie дундуур нь за болж гин үү дараагийнхаа үйлдэлийг хийх үү за болж гин үү гэдэг гэсэн гинэ. Гэс дуусах гад. Тэсэн чи Puff Daddy тэрийг ингээ удаагаал дахиад жоохон удаан тусаад өргөчих. Дахиад жоохон удаанаад аман сэг хийчих. Гээл ингээл сунжруулаад байгаад идэг юм шиг байгаа. Тэг яг нөгөө freak off нь ингэж 3-4 өдөр үргэлжилдэг байх үед Cassie тэр балиар ичгэвтер, балиар сэжгийн, балиар доромжлуулж байгаа мэдрэмжийг одоо унтраахын тулд маш их хар тамхи хэрэгэлдэг гэсэн гинэ. Яг тухайн үедээ. Ягаад тэгэхээр тэр ч одоо 3-4 өдөр үргэлжилж байгаа сэрүүн байгаа. Тэгэл одоо доромжлуулаад байгаад нь штэ. Тэгээ тэрийг эрүүл ухаанаар нүдэрээ ингэж хараад эрүүл ухаанаар тэрийг хүлээж авах маш хэцүүсэн болохоор ядаж хар тамхи хэрэглээд жоохон мансуураад ингэж явсан нь өөрт нь одоо тэр балиар зүйлийг хөнгөвчлөхөд тусалдаг байсан гэх юм уу. Тэгэл хар тамхиных нь одоо нөлөө нь ингээ буурчих юм бол шууд ардаас нь дараагийнхаа ингээ хэрэгэлдэг байсан гэж байна. Ингээд завсаргүй ардаас нь ингээд маш олон төрлийн хар тамхи хэрэглээд тэгжээж тэрний 3-4 өдрийг ингээд авч чаддаг. Тэгээ энэ үдшилгийнхаа үеэр айгуу заваан санагддаг байсан, айгуу ичмээр санагддаг байсан. Тэгээ тухайн үедээ ямар мэдрэмж надад төрдөг байсныг би бүр өгөөч илэрхийлж чадахгүй байна гэж хэлж байна. Би хинтэй ч тухайгаа ярилцаж чаддаггүй байсан гинэ. Тэгээ Cassie шээсний замын халдвар авсан гэж байна. Одоо энэ их аимшигын бэлгийн хавтлаас болоод тэгээ тэр нь бүр маш их хүндэрсэн гэж байна. Өмнө нь ингээд жижиг юмнуудээр ингээд дарагдаад иддэг гэсэн бол тэрэндээ ч дарагдхаа болцсон байсан гэж байна. Тэгжээснаа одоо тэр үдшилэг нь дууссан шүү дээ. Нэг хэдэн өдөр үргэлжлээд тэндээсээ сэргэж чаддаггүйсэн гинэ. Тэгээд дусал залгаад сэргдэг. Ямар нэгэн массаж хийлгэж сэргдэг. Бүр ингээд булчин шөрмөсөн зангираад ингээд хөштлөө тэн ингээд байгаадсан биз дээ. Дусал залгаж хөл дээрээ босч ирнэ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Энд тэг энийг тэг гимт хэрэг биш гэдэг байгаа байхгүй өмгөөлөгч талынх нь. Хоёр талаасаа дуртай байсан. Энэ зүгээр л хэрхүүний бэлгийн амьдрал штэ, хувийн амьдрал штэ гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд за энэ шээсний замын халдвар авч байгаа. Тэгэд ингээд тусал муслаар босч ирж байгаа. Тэрнээс гадна хоолойд нь дандаа одоо юм туурж муурдаг ч юм уу те ингэж өрөвсдөг байсан гинэ. Маш олон цагаар аман сэснээс болоод маш ихээр амрууга шээлгүүлснээс болоод 29 насныхаа төрс өдрөөр Puff Daddy түүнийг за одоо freak off хиймээр байна гэж төрс өдрөөс нь чирж гарч явсан гинэ. Өөрийнхөө хамгаалагч нарыг явуулаад. Тэг яагаад дурггүй байсан бол те одоо ингээд салаа явж чадсан байж тээ. Тэгвэл яагаад тэр үедээ салж авч чадаагүй юм бэ гэсэн чинь нэг утсан дээр ингээд бичлэг хийдэг, утсан дээр камерын дээр бичлэг хийдэг. Тэг тэр бичлэгүүдийг нөөрт нь ингэж үзүүлдэг гэсэн гинэ. Тэгэд ингээд сүрдүүлдэг. Тэгээ тэр бичлэгэн дээр үнэхээр заваан сэжгийн харагддаг гэсэн болохоор Cassie ингээ айдаг гэсэн. Бичлэгээ устгах л да би хинт ч над бичлэгийг чи үзүүлмээргүй байна гэд. Тэгээ тэр айцаасаа болоод ингээ тэнтэй ингээ байгаа л байдаг, хийгээлээдэг, хийгснээ хийгээл юм боол шиг. Тэгээ эхэндээ ингээд овоо зайтай явдаг гэсэн чи сүүлдээ бүр ингээ бүтэн жилийн турш 7 хоног завсарлахгүй ч юм уу тэг ингэж явдаг гэсэн гинэ 7 хоног болгон гэд. Тэгээ түүний хамгийн сүүлийн freak off үдшилэг нь 2017 2018 онд болж исэн гинэ. Тэгээ хизээж freak off үдшилэг болж байхад нэг ч удаа унтаж үзээгүй гэж байна. Baby oil-ны тухай гэвэл ингээд маш гялалтсан, гялтгансан харагдуулах туртай байдаг гинэ юм тослог.
Тэгэл жоохон байж байгаа л тэнгүү дахиад baby oil-оо түрх, бүр их түрх гэдэг тэгдэгсэн гэж байна. Тэгээ нэг удаа baby oil нь дууссан юм шиг байгаа. Тэгэл амар уур нүрэл тэгэл ингээ бөөн дөр натгалсан юм шиг байгаа. Дахиж baby oil дуусахыг би төвчж чадахгүй гэд. Тэгээд baby oil-ных нь одоо бүрийн шунал одоо энэ аимшигын донтолт нь ингэсэн гэж байна. Усанд ордог вананд baby oil-оор дүүргээд тэгээд тэрэнд Cassie-г өөр хүнтэй унт гэж тэгэж одоо албатсан гинэ. Тэг бүр ямар ч нөхцөл байдалд Cassie-г ингэж бодолцож үздэггүй төрс өдөр нь байна уу, өвдөж гин үү, те гониглж гин уу, ууралж гин үү, сарын тэмдэг нэрсэн байхад хүртэл хамаагүй би хармаар энэ чамаа гэд ингэж тэгүүлж байсан гэж байна. За тэгээд Cassie-гаас асууж байгаа байхгүй юу? За энэ үйл явдал хизээ дуустдаг, дуусны дараа юу болдог вэ гэхлээр тэр Cassie-тэй одоо ажиллаж байгаа гэх юм уу, тэр биеэ үнэлэгч нь дууссаны дараа одоо ингэж шингэнэ гадагшлуулсны дараа тэр шингэнийг болохоор Cassie дээр гадагшлуулдаг гэсэн гинэ. Тэгээд Cassie-г дагуулад хажуугийнхаа өрөөлөө ороод тэгээд тэр шингэнийг Puff Daddy ингээ өөр дээрээ нялдаг байсан гинэ. Одоо өөр дээрээ нялуулдаг Cassie-гаар. Тэгээд Cassie тэрнийг ингээ хөхний товчон дээр ингээд нялж малж өгдөг байсан гинэ. Тэгээд Cassie тхийг хүсдэггүй байсан гэж байна. Puff Daddy хүсдэг байсан болохоор хийсэн гэж байна. Одоо энэ дээр ийм болчиход байгаа хгүй. Энэ үйлдэл нь хичнээн заван санагдаж байгаа ч гэсэн Cassie хэрвээ энэ үйлдэлийг хийхдээ нэх ингээ санаа зовхгүй. Надад тэгэл яах вэ зүгээр хийсэн штэ гэсэн бол энэ гимт хэрэг болохгүй. Харин одоо хүсээгүй байх нь хүчээр хийлгэн гэдэг чи одоо энэ болоод байгаа хгүй юу. Өмгөөлөгч тал буюу Puff Daddy-г буруугүй гэж нотолж байгаа тал яагаад ямар үндслэлээр Cassie, Puff Daddy хоёр дуртай тэр зүйлүүдийг хийсэн гэж хэлж байгаа вэ гэхлээр тэр хоёрын чатуудыг нотлох баримт гэж оруулж өгсөн. За жишээ нь 2009 оны 8 сард Puff Daddy Cassie руу чи хизээ freak off одоо хиймээрэн одоо freak off үдшилгийг хиймээрэн хизээ галзуурмаар байна гэж байгаа байхгүй юу. Freak off гэдэг үдшилгний нэр боловч яг шууд орчуулах юм бол одоо галзуурах гэсэн үг. Тэгээ асууж чи хизээ freak off хиймээрэн хизээ галзуурмаар байна гэсэн чинь Cassie хариулахдаа би freak off хийхэд өргөлж бэлэн байдаг гэж хариулж байна. 2009 онд буюу болцсны 1-2 жилийн дараа. Бас ийм чат байна. Cassie Puff Daddy руу бичсэн чат. Би одоо бассейнд орж сэлэх гэж байна. Тэгээд чамааг явахаас өмнө хоёулаа freak off хийж амжаасай гэж хүсэж байна гэж бичиж байгаа байхгүй Cassie. Дургүй байсан, муухай байсан гэдээсэн үнэхээр өөрөө хүсэж исэн байгаа эз гэдгийг ингэж энэ нотлох баримтуудаар батлах гэж оролдож байна гэсэн үг. Дахиад чат байна. 2017 оны чат. Буюу салхаас 1 жилийн өмнө. Өөрөөр хэлбэл Cassie эхний хэдэн жилдээ ойлгосон, ухаарсан, муухайсан, явмаар байсан гэж хэлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь 2017 онд ингэж ütсэн байна. Puff Daddy би яг одоо freak off-ыг хиймээр байна. Чамааг өөр хүнтэй ингэж байгааг хармаар байна. Гэсэн чинь Cassie хариуд нь би ч гэсэн би чамтай хөвгөлтмөр байна. Гэсэн чинь хариуд нь Puff Daddy хэрвээ чи хүсэхгүй байгаа бол асуудал биш шүү. Гэсэн чинь Cassie хайртай шүү гэсэн байна. Энэ дээр юу гэж бодож байна доо? Cassie үнэхээр хүсээд байсан болов уу үгүй болов? За 2009 онд бас чаталж исэн юм чат байна. Cassie Puff Daddy руу бичиж байгаа. Би чамд үнэхээр хайртай. Хоёуланд нь юу ч хамаагүй болох өдрийг хүлээж тэсгүй нэ гэж байгаа байхгүй юу? За тэгсэн чи юу ч хамаагүй болно гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэдээ лавшруулж асуусан чинь тухайн үедээ Puff Daddy одоо ex эхнэр болох Kim Porter-оос салаагүй байсан гинэ. Тухайн үед үерхжсэн. Одоо өөрөөр хэлбэл давхар харилцаа үүсгэсэн байсан гэсэн үг. Тийм болохоор харилцаагаа нууцлж байсан. Тэгээд хоёулаа хурдан харилцаагаа ил гаргах юмсан гэсэн утгаар хэлсэн гэж байгаа. За тэгээд бас чатан дээр нь ер нь бол маш их санаж ийн маш их цагийг хамтдаа өнгөрүүлмээр байна гэсэн чатуудыг Cassie одоо Puff Daddy руу бичсэн харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ яагаад түүнтэй хамт цагийг өнгөрүүлмээр санагдсан гэсэн чинь Cassie шүүх хурлын үеэр ингэж хариулсан. Би түүнд дурлцсан байсан. Тэр үнэхээр харизмтай хүн байсан. Амьдралаас ч том. Одоо тийм харизмтай, тийм онцлогтой хүн байсан гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор дурлсан. Тэгээ бидний харилцааны эхлэл хайр дурлал айгүй хурдан одоо амар ч юм шиг тийм байсан. Тэгээ түүнтэй удаан цагийг өнгөрүүлэх тусам түүний одоо ориг зан чанар нь гарч ирж байна гэж бодсон. Тухайн үед би түүний ориг зан чанар нь айгүй юм хөөрхөн, анхаарал тавьдаг, одоо тийм залуу байна гэж бодсон гинэ. За дараа нь Cassie бас ийм чат бичсэн байна. За чи хоёрын сүүлийн одоо тэр хийсэн зүйл бол алдаа байсан шүү. Би үнэхээр бохор мэдрэмж авч байна. Тэгээ ердөөсөө ийм секси, тачаангуу, тийм гэхээс илүү үнэхээр бохор мэдрэмж авлаа. Сүүлийн удаа хийсэн одоо freak off муухайлаа гэсэн утгаар бичиж байгаа юм шиг байгаа байхгүй юу? Тийм болохоор Cassie ингээл нэг гоё ч юм шиг санагдаад, нэг муухай ч юм шиг санагдаад, нэг хүсэж байгаа ч юм шиг санагдаад, нэг хүсэхгүй байгаа ч юм шиг санагдаадсэн гинэ. Тэгээд ихэндээ яг түүнд маш их хайртай байх үедээ, яг энэ дурлалцсан байх үедээ өөртөө ямар ч асуулт тавьж байгаагүй гэсэн. Энэ зөв зүйл үү, энэ буруу зүйл үү гэдэг юм. Зүгээр л энэ зүйл хийх ёстой, энэ зүйл хэвэн юм шиг бодогддог гэсэн гинэ. Тэгээ сүүлдээ одоо тэр нь жоох ингээ муухай, бохор мэдрэмж төрүүлээд тахарна Cassie Puff Daddy руу ингэж ütсэн байна.
би чиний найз охин ч юм биш. Одоо хайртай найз охин биш. Зүгээр л чиний толгой дотор ургуулan бодсон байсан тэр төсөөллийг чинь биелүүлдэг охин болж гинэ гэж би айж гин. Би тийм охин баймааргүй байна гэсэн утгатай имэйл бичсэн байна. За тэгээ түрүүн Павтари Каси хоёрыг өрхөж эхлэхэд Павтари эхнэр 4 хүүхдийнхаа ээж болох Ким Портроос салаагүй байсан гэсэн штеп. Тэгсэн чинь Каси эхнэрт нь хатаархдаг байсан гэдгийг шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн. Тэгээ энэ дээр ямар гаргалгаа гарч ирж байгаа вэ гэхлээр одоо Каси Ким Портертой өрсөлдөөд идэг гэсэн үг. Павтаригийн анхаарлыг татахын тулд хүссэн зүйл болгоныг биелүүлдэг. Павтари би freak of Himeren гингүүд л би ч гэсэн гээд айгуу дуртай байгаа юм шиг түүний хайр халамжийг анхаарлыг үрд авахын тулд амьдралд нь чухал орон зай эзлэхийн тулд тэгж хичээж өөртөө дуртай гэж үнэмшүүлсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ одоо нөгөө сүүлийн текст байсан шүү дээ. Би чиний бэлгийн дур хүслийг чинь, бэлгийн төсөөллийг чинь бодит болгодог тийм хэрэглүүр болж байгаа юм шиг санагдаад байна гэсэнгээд тэгээ өөрийгөө би хайрлагдах хэрэгтэй хүн биш. Би зүгээр л ингэж ашиглуулах хэрэгтэй хүн гэж одоо бодож айсан гэх юм уу. За тэгээд Каси бас 2023 онд Павтарийг шүүхт өгчээсэн. За тэр шүүхтэрэ болохоор 2018 онд Павтари түүнийг хүчинсэн гэдгийг тусгаж өгсөн. За тэрнээс гадна 2023 онд Каси ном бичээд тэгээ тэр номоо Павтарид өгөөд тэгээ зорилго нь болохоор намайг хэр их өвдөгсөн бэ гэдгийг ойлгуулах зорилгоор тэр номыг бичсэн гинэ. Одоо зүгээр хилээд хэрэлдээд ч юм уу өөрөө ухаарад тэр хүнийг хэр их гомдоосон гэдгийг хизээж Павтари ойлгохгүй байсан болохоор ном бичсэн гэж байна. Тэгээ маш олон жилийн хугацаанд би түүнээс уучлаарай гэдэг үгийг сонсохыг хүссэн, харамсаж байгааг нь харахыг хүссэн. Тэгсэн чи тэр хүн ойлгоогүй. Би түүнд ойлгуулахыг хүссэн. Тэгээд тэр номоо биччихээд одоо хуульчаараа дамжуулж Павтарид өгсөн гэж байна. Тэгээд энэ номын зохиогч эрхийг чи $30 сая худалдаж авч болно гэсэн гэж байна. Ер нь бол би номыг цацлаа шүү. Хэрвээ цацуулмааргүй байвал надад $30 сая өг гэж Каси Павтарид хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд энэ тухайга Каси хэлэхдээ би одоо тэр хүнд зарцуулсан цаг, өвдөлт тэгээ одоо миний амьдралын маш олон жилийн төлөөсийг авмаар байсан юм аа гэсэн гинэ. За тэр 2018 онд одоо хүчинсэн гэсэн штэ. Тэгээ нөгөө шүүхт өгсөн гомдол гаргасан гэд. За тэрэн дээр нь юу болсон бэ гэхлээр хосууд салчаад нэг юм дахиж нэг уулзаад за ийм байсан байна, тийм байсан байна гэд яг ингээд цэг тавьж нэг уулзах тийм уулзалтыг хийсэн байна л та. Одоо гоо ингээд эвдээд нартай салъя гэдэг ч юм уу тэг хүлэн зөвшөөрөх. Тэгээд тухайн үедээ одоо Павтаритай уулзж хахад айгүй юм хөвгчлээ, романтик одоо мийлдэг тийм байсан гинэ. Тэгээ Павтари түүнийг гэрлүүн хөргөж өгснөө. Гэрт нь ороод зочныхоо нөрөөнд хүчинсэн гэж байна. Тэгээд би маш их уйлжсанаа санаж ийн. Үнэхээр хурдан болж өнгөрсөн. Тэгээд намайг уйлжсэн үгүйч Павтари анзаараагүй байх гэж Каси хэлж байна. Тухайн үедээ Каси одооныхоо нөхөртөөгөө болцож эхэлсэн байсан гинэ. Тэгээд бас болоогүй. Одоо энэ хүчинэлтээс гадна салсныхаа дараа Каси сайн дураараа Павтаритай бэлгийн харьцаанд орсон гэж байна бас. За тэгээд нөгөө шүүхийн гомдол нь яаж шийдэгдсэн бэ гэхлээр Павтарид тэгж одоо ном хөргүүлээд $30 сая нэхэмжлэх өгөөд тэгсэн чинь тэр нь 24 хүн цагийн дотор шийдэгдээд Павтари $30 сая биш $20 сая дээр тохиорё гэд тэр хоёр ингээд тохиролцсон гэж байна. Одоо ингээд бодохоор өмгөөлөгчийн талын зөв юм шиг санагдаж байна уу үгүй юу? Каси үнэхээр дуртай гэж бодож байна уу эсвэл дуртай гэдэгт нь Павтари тархин угаагаад үнэмшүүлсэн байна гэж бодож байна уу? Тэг өмнө нь одоо хэдүүл ингээд Павтаригийн тухай зөндөөл юм сонссон шүү дээ. За Павтари байна, Justin Bieber байна, тэ Will Smith гэл ингээд маш олон хүний нэр ингээд оролцсон. Тэрийг бид нар хизээж Justin Bieber-ийн амнаас ч юм уу тэ Pavtari намайг тэгжээс гэж сонсоогүй. Зөв хүмүүсийн яриагаар ямар нэгэн зураг бичлэг хараад бид нар өөртөө тэр контекстыг бодож олоод ингэж ярьжсэн бол энэ дээр яг жинхнээсээ тэр хохирогч нь өөрөө ингэж ярьсан, гэр чинь өөртөө ингэж ярьж байгаа ийм үйл явдлаа жинхнээсээ болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх надад өстэй амар байна. Тэгээ одоо 8-7 хоног үргэлжлэн гэж байгаа шүү дээ. 8-17 хоног маргааш юу яригдах бол нөгөөдөр юу яригдах бол тэгээ Касигаас гадна хохирогч 1 2 3 4 үлцэн 3 хохирогч нь юу ярих бол хідэн гэрч байгаа бол өөр хідэн алдартай хүний нэр дурддагдах бол тэгээ бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая.